За, роботын тэмцээн уралдаан хэр ойрхон зохиогдож байна? Тантай бол одоо робот сонирхогч хүүхд залуучдын тухай сэдвээр ярилцвал их баялаг зүйл ярих болов уу гэж дотроо бодож байна. Ямарваа нэгийг тууштайгаар ингээд үр дүн хийдэг хүүхдүүд гэл энэ бүх хүүхдүүд чинь ингээ багасаа юм уралдаан тэмцээнд ороод ирчих юм бол ирээдүйн мэрэгжлээ зөв сонгосон чадварлаг инженерүүд гарах боломж нэгдэж байгаа гэсэн үг. Роботыг бол цөмөрөө зөвхөн тоглоом гэдгээр ойлгож болохгүй. Нөгөө бидний бариад байгаа энэ ухаалаг төхөөрөмж бүгдээ л робот байхгүй яг үнэндээ. Робот гэдэг үг чинь анх яг яаж гарсан гэхээр бол робо буюу жүжигийн зохиолд хүний туслах гэдэг утгаар гарч ирсэн. Гадагшаа яваад үтцсэн хүүхд гэдэг чинь өөрөө нүдэн тайлагтаад би энэ улсад сурах ёстой юм байна. Гадны оюутнуудтай харьцаа тарингоо за би эндээс маш их юм зүйлж авах юм байна гэдэг ойлголт төрдөг. За эдээс нэг юм хэлэхэд би энэ бага нарын багш нарыг бол үнэхээр нэг мундаг чадварлаг хүмүүс юм байна гэдгийг үнэхээр ойлгосон. Ян занзын төвшний ингээ нэгдүгээр ангийн хүүхдүүд орж ирж байгаа. Хоёрдугаар ангийн хүүхдүүд хоёр төвшнийг харахад те хагас семестр болчоод яхад л хүүхдийн төвшин шал өөр болцсон. Нэгдүгээр ангийн хүүхд хоёрдугаар ангийн хүүхдийн хоёр зөрөө харагдаж байгаа юм.